Манай дэлхийн нийт 7.7 тэрбум хүнтэй 195 улстай бөгөөд 21-р зуун гарснаар өв баялаг, оюун мэдлэг, нэр хүнд, цэцэн ухааны тэмцлийн ирүү ихсэн мэлээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд оюуны өмчийг өөрсдийн дэлхийн нийт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болон мэдлэг боловсроор суурьсан эдийн засгийг бүрдүүлэхэд ашигладаг. Тиймээс бид их орныхоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн бүтээлд өөрөх шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчинг Монгол Улсын хөгжлийн бодлого шаардлагын нийцүүлэн зохицуулах нь нэн тэргүүний зорилтуудад байгаа. Мөн түүнчлэн оюуны өмчийн тогтоог хөгжүүлэх нь зөвхөн төрийн байгууллага эсвэл оюуны өмчийн эрх эзэмшигч тамаатай бус харин нийгмийн эдийн засгийн бүх салбарт тамаатай асуудал гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна. Ингэснээр бид өөрсдийнхөө аж үйлдвэрлэл эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах юм. Тэхийн тулд дараах зарчмуудыг баримтлана. Оюуны өмчийн эрх эзэмшигч болон нийтийн ашиг сонирхлын төсвөрт байдлыг хангах. Оюуны өмчийн талаарх мэдээллийг нээлттэй олгох арга хэмжээ авч түүнийг шударгаар олж авах ашиглах боломжийг бүрдүүлэх. Оюуны өмчийн харилцаанд төрийн болон төрийн бус байгууллага хувийн эвслийн түншлэл иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурсан байх. Хууль дээдлэгт нийгмийн ашиг сонирхол ёс суртахуунд нийцсэн байх. Гэхдээ яг оюуны өмч гэж юу вэ? Оюуны өмч нь эд хөрөнгө өмчлийн нэг төрөл бөгөөд хүний оюун ухааны хүчээр бий болсон бит ба бит бус бүтээлүүдийг хамруулдаг. Оюуны өмчийн дотроо патент эрх, зохиогчийн эрх, барааны тэмдэг, газар зүйн заалт, худалдааны нууц гэсэн бүрэлдэхүүн эсүүдтэй бөгөөд үндсэн хоёр салбартай юм. Аж үйлдвэрлэлийн өмчийн дотроо шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт гэсэн бүрэлдэхүүн эсүүдтэй, зохиогчийн эрх нь утга зохиол, урлагийн бүтээл, програмын эрхийн хамгаалалт гэсэн бүрэлдэхүүн эсүүдтэй юм. Оюуны өмч нь өөрийн гэсэн хугацаатай бөгөөд шинэ бүтээлийн патент 20 жил, бүтээгдэхүүний загварын патент 10 жил, ашигтай загварын гэрчлэгээ 7 жил, барааны тэмдгийн гэрчлэгээ 10 жил, зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас орсноос хойш 50 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Дэлхийн оюуны өмчийн байгууллага буюу DOOB нь нийт 191 гишүүн улстай 26 төрлийн улс зохион байгуулдаг. Төв салбар нь Швейцарын Женев хотод байрладаг. Оюуны өмчтэй холбоотой олон асуудал байдаг бөгөөд түүний нэг нь плагиаризм юм. Энэ нь оюуны өмчийг зохисгүй ашиглах тухай ба зарим жишээнээс онцлбол бид хэн нэгний зохиолыг хуваалцахдаа агуулгын нь өөрчлөхгүй яг их хэлбэрээр нь их сурвалжтай бичих ёстой. Мөн зохиогчийн эрхийг заавал оюуны өмчийн газар бүртгүүлж хамгаалах шаардлагагүй. Үндсэн хууль заасанчлан зохиогчийн эрх бүтээн төрүүлсэн өдрөөс автоматар хамгаалагдаад явдаг. Гэтэ хамгийн гол нь эзэмшигч нь гэж хэн бэ? Хизээ нийтийн хүртэл болсон тухайга тэмдэглэх хэрэгтэй юм. Ерөөс зөрчил гаргасан тохиолдолд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар олж авсан хөрөнгө орлогыг хураах нөхөн төлийг төлөвлөнө. Хууль бус хэрэгжүүлсэн хувь энийг 501-жээр, хуулийн этгээдийг 5000-жээр торгоно. Тэгвэл хэрхэн сэргийлэх вэ? Өөрийн бүтээлээ хийхдээ ашигласан норог, дурсалтын материал төлөвлөгөө зургийг гэрчлэх, өөрийн бүтээлдээ таних тэмдэг код тавих, өөрийн чинь гэж гэрчлэх гэрчүүдтэй байх. Олон нийтийн сүлжээнд оюуны өмчийн бүтээгдэхүүнийг ашиглахдаа шаардлагатай бүтээгдэхүүнийг эрх эзэмшигчээс нь зөвшөөрөл авах, ямар нэгэн нэмэрт өөрчлөлтөд оруулахгүйгээр их сурвалж таних тэмдэгтээ тавина. Мөн тэр бүтээгдэхүүнийг ашиглахад шаардлагатай заавар зөвлөгөөг заавал оруулна. Тиймээс бид бусдын оюуны өмчийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байхдаа заавар зөвлөгөөг дагаж зохиогч болон олон нийтэд хүндэтгэн соёлтой болсон харилцаацгаая. Дэлхийн нийтээр оюуны өмч гэж шинийг санаачилж эрэлхийлж байгаа энэ шинэ ирэн үед бид өөрсдийн оюун мэдлэг цэцэн ухаанаараа бүтсэн хязгааргүй өндөр замхгийг босгоцгоё. Тэгэхээр танд шинэ санаа байна уу?